Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгд цагийг эхлүүлье. Тэгээд өнөөдрийн чимээгд цагийн сэдэв саад бэрхшээл гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл Яаков 1-ийн 2-4-р ишлэл. Ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн шалгуурч нь тэсвэр хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил нь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дутахгүй байна гэсэн байна. За хамтаа залбираад өнөөдрийнхөө чимээгд цаг эхлүүлье. Ааваа бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирж байна. Тэгээд өнөөдрийн чимээгд цагаар дамжуулан та бидний сүн сэтгэл санааг тусган байгуулж хүчрхэгжүүлж урамшуулах болтугай гэж залбирч байна. Амен. Библи бидэнд бэрхшээл тохиож магадгүй гэж хэлдэггүй. Харин үргэлж тохиох болно гэдэг. Хүнд хэцүү цаг үед тулгархад нэг ч хүн эсвэл нэг багч ялаагүй үед эсвэл туслахууд маань биднээс алхам бүрээ асуух үед бид яаж баяртай байх вэ? Энэ бүхэнтэй уулзрахдаа бид хэрхэн сэтгэл хангалуун байх вэ? Бэрхшээл бидний амьдралд сайн үр жимс ургуулдгийг мэдснээр бид сэтгэл хангалуун байж чадна. Яаков сорилт бэрхшээлэнд тэсвэр төвчээр эерэг зан чанарыг бий болгодог гэж хэлжээ. Бид иймэрхүү саад бэрхшээлээр дамжуулан тууштай шантрахгүй байхыг сурдаг. Дасгалжуулагч нар тамирчдаа тэсвэр хатуужлын бэлтгэл хийхийг үргэлж шаарддаг юм а. Үүний адил бурхан ч биднийг хатуу бэлтгэлд хамруулдаг. Биднийг илүү хүчтэй итгэгчд болгохын тулд тэр бидний зовлон бэрхшээлийг ашиглаж байгаа гэдэгт бид итгэж болно. Есүс бол хэцүү байдлыг төвчин туулах үлгэр жишээ бөгөөд элдвийн сорилтод бүдрээгүй юм а. Баяр хөөр бол аз жаргал биш харин найдвар юм. Эзэн Есүс Христэд өгөх бидний найдвараар дамжуулан сорилтыг давах хүч ирдэг юм а. Сорилт бэрхшээлтэй тулгарх үедээ бид итгэлээр өсдөг бөгөөд энэ нь биднийг Бурхан руу ирэхэд тусалдаг тул бид баяр хөөртэй байж чадах юм. Дарамт шахалтгүйгээр нийшэрхэг нүүрс хизээч алмааз болохгүй гэдгийг бид сайн мэдэх ёстой. За Ром 5:1-5 дугаар ишлэл. Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нэгүсэл рүү бид түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээрч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь төвчээрийг, төвчээр нь батчлыг, батчлан найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Эфес 3:20-21 ишлэл. Идүүгээ дотор маань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү химжээшгүй бэлхлаар өвөлдөх чадвартай түүнд алдар нь чуулган дотор бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен гэсэн байна. За өнөөдрийн чимээгд цагийн үг та бүхнийг босгон байгуулж урамшуулах болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг